Одоо энэ хилцэг асуудлыг цаашаа үргэлжлүүлэхээр нэг хүн хоёр хүний өмнөөс коноп дарна. Тэгээ яаж яхад одоо нөгөө нэг картуудаа хол хийсэн байна л да. Нэг хүний хажууд авч тавьдаг юм уу яадаг. Нөгөө сахил хүртээ шалд ордог гэдэг шиг юм болоод байгаа мó хайшаа. Энэ ардын нам чинь 65-аа орж ирсэн. Өнөөдөр надтай надгүй эрцээ бүрдүүлээд явж явах юм бол ийм асуудал болохгүй шүү дээ. Бид бүгдээрээ ардаа сонгогчтой намын томилгоогоор ороогүй. Нам одоо бол 2 дугаар биш, иргэд 1 дугаар. Иргэдээ хүндлэхгүйгээр ингээд ийм их хурл яваад байгаа. Эсвэл манай энэ ардын намынхан дотроо 2 3 хуваагдсан юм уу? Төрийн банкнаас болон муудсан юм уу? Энэ Баасан хүү гişүү ингээд сууж агаад ингэж хүн гөрдөөд идгээ та баялал доо бас. Энд ч одоо улаан цагаан сууж байгаа л энд одоо ерөөсө 10 хэдхэн хүн байна гэдэг. Энд чинь ингээд тоолоод үзэлтэй та таа мэд. 30 гаруй хүн байна. Энэ гадаа өөдөнд чинь хүмсөө сууж байна. Гэхдээ энэ гişүүдээ одоо чи ингээд одоо ганцаараа байгаа юм шиг гişүүдээ битээ доромжлоод байл. Хэн ч гэсэн энэ гадаа суугаад энэ хоолнд суугаад цай уугаад кофе уугаад саналаа өгтөө асуудлаа хэлцэхдээ ингээд ороод ирдэг шүү дээ. Тэгээ энэ олон түмэнд болохоор л ерөөсөө одоо би ганцаараа одоо их мундаг хүн. За энэ бусд нь ингээд алга болцсон байна. Энэ ерөөсөө хүч төрөх гэж байна. Хүч шийдэх гэж байна. Сүүлийн үед өөрөө чи амнаас ерөөсөө ярьдаг юм бол эдний нам хүч шийдэх гэж байна. Хүч төрж гаргаж ирж байна гэж. Гэхдээ тэгээ одоо бид 65 ингээд 65 байгаа асуудлаа шийдэхгүй бид хүч төрнийгээ суугаад байвал тэгээ яа гэдэг. Асуудал шийдэхгүй хараа суугаад байх юм уу? Тэгвэл дахин сонгуулийн уулыг чи санал гаргаач эсвэл бөөр. Одоо энэ хүч төрж шийдэд энэ боли адилхан болгож хийдэм юм. Тэний иймэрхүү увайгүй нэг тийм тулах тойрсон улс төрийн маягийн юм хийдгээ болилдөө Баасан хөө. Одоо их хурлд одоо адилхан бас энэ чинь 4 5 дахь удаа 2 дахь удаагаа сучлаа. Ерөнхийдөө бол бас нэг энэ улс төр гэдэг юмыг энэ нийгэмд өгч байгаа мессежээ бас ямар мессеж өгч байгааг гэдгийг ойлгодог болсон. Монголын ард түмнийг басамжилж болно. Ганцхан миний үгэнд итгэж байгаа бусдын үгийг бол одоо хинч тоохгүй байх гэж ингэж харж болно. Би нэлээд төвчээртэй одоо бас 6 сар гарan өөрийн чинь үг хэлхийг харлаа энэ чуулган бүхэн дээр.